Сайн байцгаана уу үзэгчдээ шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжиж судалгаа хийсэн эрдэмтдийн сонирхолтой төслүүдийг та бүхэндээ ээлж дараалан Science X нэртэй цуврал ярилцлагаар хүргэж байгаа. За энэ удаагийнхаа ярилцлагаар бид Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн академийн уран зураг баримлын техникийн урлагийн техникийн эрхлэгч Баяр Дүртэй ярилцахаар ураад байна. За таныг урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Ямар ч байсан таны судалгааны сэдвийг харахад бол Монголын Дүрслэх урлагийн түүхийн талаарх судалгаа хийсэн юм байна. Манай Монголын Дүрслэх урлагийн түүхийг бол манай социализм үед манай хамт эрдэмтэн судлаачид бичсэн байдаг л да. Ер нь Дүрслэх урлагийн түүхэн тойм, Дүрслэх урлагийн товч түүх, орчин үеийн Монголын Дүрслэх урлаг гэдэг манай эрдэмтэд тийм ээ ч Тунгай, Сонцонгай, миний багш Мачлон доктор эдрэгээд. За тэр бол социализм үед тийм ээ нэг л өнцгөөс харж бичсэн тиймэрхүү түүх байгаа шүү дээ. Гэтэл бид нар 1990-ад оноос хойш тийм өөр нийгэм дасгал нийгэмд огцон шилжсэн альва юм олон өнцгөөс харж олон уран сүнслийг уралдуулж хараа тусаар үнэлэх дүгнэх юм боломж бол биднэд олдсон. Тийм учраас бол ер нь энэ түүхийг бид нар дахин бичих, дахин үнэлэх ийм хэрэгцээ шаардлага байна гэж нэгдүгээрт үзсэн. За хоёрдугаарт бол манай Соёл урлагийн сургуулийн Дүрслэх академи бол судалгааны тэргуулт чиглэл нь Монголын Дүрслэх урлаг дизайны язгуур хэв шинжийг тодорхойлох гэсэн ийм сэдвт. Энэ сэдвт бол бас их таарч байгаа. За тэгээд бас дараа нь бол Монголын уламжлалт өв соёлыг судлах тийм ээ ихтэй сургуулиуд эрдэм шинжилгээний чадварыг сайжруулах, эрдэм шинжилгээ суурилсан интерференц их сургууль байгуулах, эрдэмтэн судлал бэлтгэх гэдэг бас төр засгийн бодлого шийдвэртэй бол ингээд авахсаж байгаа. Тийм учраас энэ сэдвийг бол бид нар нэгэн сэдвийн хүрээнд авч ингэж яамныхаа захиалгаар шинжлэх ухааны технологийн санхүүгийн санхүүжилтээр 3 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Тэгэхээр монголчууд айл эрт дээрээс эхлээл энэ л нутагтаа орсон суусаар энэ л нутагтаа урлан бүтээсээр төгсөлийн гайхамшиг өвийг бүтээсээр ирсэн. Энийг бол сүүлийн шинжлэх ухааны нот ч гэсэн олдуулсан гэдэг баталсаар нотлосоор байна. Тэгэхээр энийг бид нар тэр түүхэн онцгийнх нь эхлэхээсэнд түүхэн онцгийнх нь дарааллаар тэгээд Дүрслэх урлагийн үндсэн төрлүүдээр нь ингэж судлах түүнийхээ үр дүн өнөөгийн нийгэм тийм ээ энэ зөвлөх сонирхогчдод ихтэй сургуулийн багш нар оюутан эднэрт хүрэх ийм зорилготойгоор энэ сэдвийг сонгож аваад ингэж хэрэгжүүлсэн. Түүхэн цаг үеийн хэдийгээс эхэлж байна. Монгол үндэстэн угсаатан үүсэх бүрэлдэх тэр цагаас хойш өнөөх хүртэл энэ л нутагтаа сууж гайхамшигтай олон урлагийн тус суулгуудыг үлдээсэн нь бол археологийн баримтаар их сурвалжаар ингээд батлагцаар нотлогцоор ирсэн. Энэ бүхэн дээр бид нар туулгуурлаж тэр баримттай бодиттой тэр олдрууд дээр музей галерей төвмөст байгаа. За тэгээд түүхэн их сурвалжтай байгаа бүхнүүд дээр судалсан, харьцуулсан, анализ хийсэн, үнэлт өгөлт өгсөн. Ийм л түүх хийвчсэн. Олон түмний мэддэг ямар олдруудыг судалгаанда түүхэндээ та бүхэн ашиглав. Нэг эртнээс өнөөгийн 21-р зуун ихэнх хүртэлх ийм түүхэн цаг хугацаанд. Тэгээд Дүрслэх урлагийн үндсэн тийм уран зураг, уран баримл, зураасан зураг, чимэглэх урлагийн үндсэн төрлүүдээр нь ингээд бүлэглэж энэ судалгаа хийлээ л дээ. Монгол нутаг бол хадны зураг маш баялаг. Тэр хар ямаа, цагаан салаа, тэгээд лентилүүл гэж гайхамшигтай дэлхийд ерөөс олдог гайхамшигтай хадны зураг олдрууд. Тэр хүнээс чинь. За тэгээд хүй нэгдлийн үеэс энэ бугамчлан хөшөө их сайн судлагдж байна. Энэ бугамчлан хөшөө бол өнөөдөр Монгол нутагтаа төвлөж байна. Амьтны загварт урлаг гэдэг ярьдаг. Амьтны дүрт урлаг тэр хүрлэн үе, хүннэг үед оргилдоо хүрсэн. Энэ бол маш гайхамшигтай өнөөгийн л бидний өвд эцтэй холбоотой ийм л судалгаа. Энэ бүхэн тэгээд ингээд хүй нэгдлийн үе тийм ээ түүхэн цагийг авчихвал тэгээд дараа нь энэ Төв Аз бидний оршин суугаа нутагт эртний төр улсын байгуулсан хүннэг үе гайхамшигтай олдрууд тэр ялангуяа язгууртны болсны судалгаа бол 24 онд анхны харагийн ноён уулгахыг илрүүлсэн бол түүнээс хойш 2000-ад оноос 90-ад оноос хойш гадны Франц Америк хэдт нийлээд маш гайхамшигтай олдруудыг олсон тийм ээ. Энэ бүхэн бол бидний судалгааны эргэлтэнд бол орсон. Эртний улсуудын дараа буддийн урлах ухаан тийм ээ. Тэр өндөр зануусын гайхамшигтай тэгээд улс ардын гаруулал тэр даригаан далай жохрын хийсч идэг юм уу. Тэр зураг урлагч идэг юм уу. Тэр арьс ширэн урлаг гэдэг манай монголчуудын энэ л аж ахуй, энэ л байгаль, эрхлэлт аж ахуй тэ холбогдсон энэ сэтгэлгээ энэ хүний илэрхийлсэн шингээсэн дахин давтшгүй гар урлын бүтээлүүд багтаж байгаа. За тэгээд сүүлд 1920-од оноос 40-од оноос тийм ээ зураг урлагийн газар байгуулснаас хойш мэрэгжлийн зураг урлагийн сургууль байгуулснаас хойш өнөөдрийн хүртэл мэрэгжлийн зураас урчууд тэдний бүтээсэн тэр бүтээлүүд дээр л анализ хийсэн ийм түүх.
Яг Монгол улсын дүрслэх хурлын түүх гэдээ ярих юм бол та сая хэллээ шүү дээ бараг 25 мянган жилийн ингээд түүх орох гээд байна гэд. Энийг бол ганц хүн хийх боломжгүй. Танаа багт ер нь яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар хүмүүс ажиллаж байна вэ? За тэгээд дүрслэх хурлын бүх төрлүүдийг хамарсан ийм том одоо сэдв, том судалгаа энэ. Товчлсон хураанга ус ийм түүхэлтэй тоомч гэж хэлж болно. Манай багт бол Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо дүрслэх техникийн сургуулийн багш манай одоо шинжлэх ухааны доктор профессор Эрдэнэцог насаараа л одоо энэ салбарт л одоо уран зураг судалгаа хийсэн. За тэгээд Бадрал гээд манай уран баримлаар доктор хамгаалсан бас одоо манай дүрслэх хурлын сургуулийн насаараа багшсан баримч одоо Бадрал. За тэр дархны урлалаар одоо олон шав бэлдсэн манай дүрслэх хурлын академийн багш Инхтава миний үе ингээд бид дөрөв энэ 5 сэдвийг хуваагаад ингээд энэ одоо түүхийг бичлээ л дээ. Дараагийн одоо шатанд бол дараагийн эрдэмтэд бол энийг задлаад 4-5 бат болох боломжтой ийм судалгаа. Та хэд маань ямар нэрээр энэ судалгааныхаа ажлыг яг хийв? Одоо ер нь цаашдаа ямар дэмжлэг хэрэгтэй байна? Бид нар одоо шинжлэх ухааны технологийн сантайгаа, захиалагч яамтайгаа бол гэрээ зурхтай бол их бэлтгэн гэсэн. Монгол урлагийн товчхон гэж сая одоо түүхийг бичсэн ном ихийг бэлдсэн. За дараагийн шатанд бол энийг одоо хэвлэх, олон нийтэд хүргэх ийм одоо дараагийн шатны ажил хүлээгдэж байгаа. Тэгээ энэ дөрвөн спонсор хэрэгтэй тийм ээ. Тэгээд одоо энэ соёл боловсрол элэгтэй хүмүүстэй ингээ уулзаад ингээд энийг бол цогцолоо босгоо төвлөж хэмсэн, олон түнд хүргэж хэмсэн ийм одоо зорилготой байгаа. За тэгээд энэ хүрээнд манай захиалч талаас бол энийг одоо жоохон хялбаршуулад энэ түүхийг. За манай одоо ерөнхий боловсролын сургуулийн зургийн багш нар байна. Ихтэй сургуулиудад оюутан сурагчид байна. Урлагийн түүхийг сонсдог багш нар байна. Энэ бүхэн зориулсан, тийм хэлжүүлсэн гарын авлага болго гэсэн. Уран зураг, уран баримл, зураасан зураг, чимэглэх хурлаг гэдэг дүрслэх хурлын 5 төрлөөр нь бичсэн. Тэгээд тэрэн дор үрдэн нэн эртнээс өнөөдөр хүртэлх ийм цаг хугацаанд хамарч байгаа. Урлагийн түүх, гарын авлага хангалттай хэмжээнд хүрчлээ гэж үзэж болохоор үгүй тийм ээ. Зөндөө одоо шаардлага байгаа, эрэлт хэрэгцээ байгаа. Манай одоо шүүмж судлал, дүрслэх хурлын судалч нь бол бас их олон эрдэмтэн өнөөдөр харах алга байна. Тэгэхээр одоо бас энэ чиглэлийн одоо хүмүүсийн танин мэдхгүй одоо жирний одоо дүрслэх хурлаг, урлаг сонирхогч гэсэн эрэлт хэрэгцээ их байгаа. Өнөөгийн маш олон үслэн гарч байна. Маш удаан харамстай бүтээлүүд гадаад дотоод гарч байна. Тэрийг мэрэгжлийн үднээс үнэлсэн, дүгнсэн, болж байгаа мó болохгүй байгаа мó, аль нь сайн юугаар гайхсан гэдгийг хэлэх ийм орон зай бол маш их байгаа. Тэгэхээр энэ бүхэнд ч гэсэн одоо бид нар бол дараагийн ажил бол энэ бүхэнд чиглэсэн ийм одоо судалгаа тийм ээ, хялбаршуулсан шинжлэх ухааны тэр ийм судалгааны үр дүнгээ хүмүүс хүргэх юм шаардлага байна гэж харж байгаа. Ер нь хэр дэмждэг вэ төр засгаас? Шинжлэх ухааны технологийн сан бол одоо жил бүхэн суурьсгын төсөл зарладаг. Энэ бол их том дэмжлэг болж шүү дээ. Өөр одоо ямар дэмжлэг байна. Тэгээ энэ л одоо бичижил, төсөл бичижил, дэмжигдчихил одоо олон жил судалсан хүмүүс судалгааны үр дүнг ном болгох, хүмүүст хүргэх юм боломж олж шүү дээ. Тийм учраас би шинжлэх ухааны технологийн санд захиалсан одоо ямд за тэгээ багийнхандаа бас талархаж байгаа юм чинь. Цаашдаа энэ бол бас Монголын одоо дүрслэх хурлын түүхийг олон улсад ч гэсэн таниулж өгөх нэг юм том бүтээл болжээ гэж харж байна. Яг бид нар чинь ингээд монгол хэлээр хийлэг шиг бичсэлтэй. Тэгээд энэ бол ер нь бол зайлшгүй одоо дэлхийн нийтийн хэл чинь англи болчиход байгаа юм. Тэгэхээр олон хүмүүст хүргэхийн тулд бас байж болох хувилбар дээр хэл дээр нь орчуулсан зурх гэдэг чинь хэн чараад ойлгодог, нэг хэлээр ярьдаг урлагч тийм ээ. Тэр бүхний навсуучлаар бол олон хүнд хүрэх юм боломжтой. Бидний ахмадууд бол үндэс суурийг тавьсан. Өнөөгийн бид нар ингээд өргөжлөд хойш ирээд бол энийг маш сайн одоо судлах хүнд хүргэх ийм одоо бас л нэг амин чухал ийм судалгаа гэж л би хардаг. Монголын дүрслэх хурлын түүх ер нь дэлхийн бусад орнуудаас хамгийн онцлог ялгарлал нь яг судалгаа дуусгах агшинд одоо танд юу гэж бодогдсон бэ? Монгол үндэстэн гэдэг чинь аль эртнээс энэ нутагт орсон тогтноттой байгаль цагуур эрхэлдэг аж ахуй түүнээс үүссэн сэтгэлгээний хүрээнд үүссэн хаанаас ялгаж танигдах юм урлаг. Одоо Төв Аз дотор олон үндэст угсаатан байна. Хөрс зэрэгэлдээ хатад гэдэг юм уу Солонгос гэдэг. Энэ ч гэсэн аль эртнээс үүссэн бас эртний түүхтэй энтгэг бас л өөрийн соёл урлагтай. Гэтэл Монголын соёл урлал бол энэ өрн төдийгүй дорн техникаас ялгарх байсан юм одоо өөрийн онцлогтой. Тэр нь яахаргүй л Монгол хүний тэр сэтгэлгээ бүх юмнаас үүссэн байгаль цагуур эрхэлдэг аж ахуй. Одоо өнөөдөр бол дэлхийд бол манай урлагийг ярих юм бол яг хараханд өнөөдөр бол балдгийн шаруу гэдэг ч юм уу төгсгөл зогсож байх жишээтэй л байхгүй. Гэтэл өндөргийн зан азыг Леонардо да Винчитэй зөвлөсөн байдаг надад шилдэггүй. Тэрний урлагийн бүтээл бол дэлхийн сонгодог сэргэн мандалтын үеийн сонгодгоотой ураг үүсгэх сэтгэлгээ бүх юм нэг төвшөнд хүрсэн гэдгийг ярьдаг. Өнөөгийн Монголын одоо төрөний дурддаг тэр богон хошоош гэдэг юм уу тэр хүрэллийн үеийн тэр гайхамшигт олдрууд чинь дэлхийд байхгүй юм. Маш өндөр төвшөнд. Гэтэл энийг
бид одоо монгол хүн өөрсдөө судалж биш л дэлхийд хүрэх юм шиг байна. Гэтэл энэ дээр ч одоо шинжлэх ухааны судалгаан дээр чинь тийм ээ үндэстний угсаатны бүлгийн тийм одоо субъектив юм гарна шүү дээ. Жишээлбэл Монгол нутгаас олдож байгаа тэр гол олдрууд чинь жишээл өхөр чирэлдээ усууд Орос дээр илүү сайн судалсан. Тэгээ эндээс үүсэлтэйч гэдэг юм уу, манайч гэдэг юм уу, ийм хөр хандлага зөндөө гарна шүү дээ. Тэр чинь бол хэдний эрдэмтэд одоо олон ч гэдэг юм уу, мэдгүй илүү одоо хүчтэй ч гэдэг юм уу. Тэгснээр одоо илүү дэлхийд тэндээс гарсан юм шиг, тэндээс үүссэн юм шиг ойлголт төрддөг байж магадгүй. Тэгэхээр энийг бид нар сайн одоо судлаад хүрэх юм бол дэлхийн одоо соёл урлагийн төв Монгол нэг төв Монгол юм а гэсэн ийм энийг бол батлах зөндөө олдрууд байна л гэж хардаг. За баярлалаа танд мэдээлэл өгсөнд. Тэгээд ном болон гарын авлага хурдан гаргаарай. За баярлалаа. Үзэгчдээ Science X цуврал ярилцлага ээлж дугаарыг та бүхэндээ хүргэлээд Монголын төрөлх урлагийн түүхийн судалгааг хийсэн эрдэмтдийн төлөөлөл болох соёл урлагийн их сургуулийн төрөлх урлагийн академи уран зураг баримлын урлагийн техникийн эрхлэгч доктор Баяр Төртөө ярилцсанаар хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.